Жижиг дунд үйлдвэрийн энэ зээлийг би бас зээл гэж бодож л бичиг мичиг хийж өгсөн дэмжиж. Ер нь бол бүгдээрээ л хаана бол цаашдаа бол бодохгүй болохгүй байна гэдгийг бол бүгдээрээ сайн ойлгож авчих шүүн эндээс бүгдэнд нь том сургамж болж байгаа шүү байна. Улсын их хурлын гишүүн бол өөрхөн тойргийн компанид бол дэмжиж бичиг мичиг хийж үүрэгтэй байдаг. За авсан компани бол надтай ямар ч хамаахгүй. Тайлангуй миний ах дүүс энэ ах дүүс хамаатан садан бүгдэндээ хамаагүй. Бичиг хийж гисэн тэднийг дэмжсэн. За шийдвэр 5 сард гарцсан байсан. Дараа нь би 6 сарын сүүлээр нөгөөдхийн баталгааны асуудал яригдахаар нь бас тэрэн дээр дэмжиж бичиг хийж гиснээр бол буруудаж байгаа. Энэ ёс суртахууны асуудал яригдж байна. Атаги дээр бол нэг удаа дуудсан. Нэг 20 минут 10-20 минут болсон байх. Асуусан юмын дуудсан цаг минут би очсон. Гэрчээр намайг байцаасан байгаа. Бид нар би өнөөдөр хуулийн нэлтийн байгууллагатай хамтарч ажиллах тэр хуулийн нэлтийн байгууллагууд нь бичиг баримтыг гаргаж өгөх хуулийн нэлтийн байгууллагуудын дуудсан үед нь очихд бол надад бол татгалзаад ах энэ байхгүй байгаа гэж хэлгсэн. Тэгээ ер нь бол энэ компани бол ерөөсөө за барилгын чулууны бизнес хийх гэж энэ юуг авсан байлээ. Зориултаараа хийгээ явж байгаа юм байна. Тэр ажил нь компани бол бас зээлээ хагаад дуусч байгаа юм байлээ. Тийм учраас бол ингээд жижиг дунд үйлдвэрийн зээлийн авахт нь бол дэмжиж өгснөөр бол буруудж байгаа гэдгийг би бас хэлгсэн. Тэгээд яг уу улсын их хурлын гишүүдийнхээ өмнө ч гэсэн бас би бас жоохон эвгүй байдал орж байгаа шиг байна. Бүгдээрээ бүх хүмүүсийн өмнө жоохон эвгүй байдал орж байна. Сонгогчдынхаа өмнө ч гэсэн эвгүй байдал орж байна. Би бас тийм учраас цаашдаа бол бодохгүй болохгүй байна гэж би бодож байна. Янз бүрийн бичиг баримтууд гаргаж өгч яах нь бол бас хаана бас хууль эрх зүйн талаас нь зуршил бодож бичиг баримтууд гаргаж өгч явахгүй болохгүй байна гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бол орж иж байгаа асуудлыг бол яг хөө зүгээр авилгатай тэмцэх газар дээр бол шалгагдаж байна. Бүх бичиг баримт бүх юмнууд нь бол аваа шалгаж байгаа. Тэгээд хуулийн байгууллага шийдээд явах хаа гэж би бодож байна. Тэгээд шийдвэрүүд нь гараад явах хаа гэсэн ийм бодолтой байна.